За энэ удаагийн номны Book Review 17 дугаараараа Ashley Vance зохиолчийн Tesla, SpaceX ба гайхамшигт ирээдүйг бүтээх нь Elon Musk-ийн намтрын номыг онцолж байна. За зохиолч номын гарал үүслийн тухайд гэх юм бол Ashley Vance технологийн сэтгүүлчийг ойлгож болно. Silicon Valley гэж ярьдаг. Цахиурын хөндий гэж ч бас ярьдаг. За тэнд байгаа дэлхийн хамгийн шилдэг технологийн компаниудын үүсгэн байгуулагч нар захирлуудтай ярилцаж сурвалжилдаг юм сэтгүүлчийг ойлгож болно. За номны гарал үүслийн тухайд гэх юм бол 2010-ад онд SpaceX-ийн эхний 3 оролдлого нь бүтлгүүтээд за Tesla дээр болохоор бас цахилгаан машины зах зээл нь бас тэгж бас сайн хүлээж авахгүй дампуурах шахажсэн тэр цаг үед тэр цаг үеийг даваад 2012 онд ер нь Elon Musk-ийн сэргэн мандалтын үеж ярьдаг. SpaceX-ийн хөлгүүд нь буужингийн орлогууд нь бас амжилттай болоод за Tesla дээр болохоор бас тэр цахилгаан машиныг нь бас зах зээл хүлээж аваад даяаршаад яг тэр ингээд цаг үед яг Elon Musk-ыг энэ хүн яг хин юм бэ те тэр бүх саад бэрхшээлийг даваад өнөөдрийн 2015 онд гэж ярьж байгаа. 2015 онд энэ ном олон нийтэд паблиш хийгдсэн. За яг тэр үеийн хүртэл Elon Musk-ийн түүх яг юу байсан бэ гэж тэр санаанаас ихэд гарсан ном гэж ойлгож болно. За тэгээд яг Elon Musk-тай болон Elon Musk-ийн намтрын номыг бичиж болоход бичгэд тусалж болохоор бүхий л төрлийн бага насныхаа найзууд ч гэдэм үү, ангийнх нөхдүүд за тэгээд хамаатан садан гэр бүлийнх нь хүмүүстэй бүгднтэй ярилцаж маш их баримтан дээр ярилцлагууд дээр тулгуурлаж бичигдсэн ном гэж ойлгож болно. За ерөөсө товчондоо л ерөөсө юм. За номны гол агуулга сэдвийн тухайд гэх юм бол за Elon Musk чинь гэх юм бол дэлхийн $80 эзэн. За 18 наснда Америк нэгдсэн улс унааны ч мөнгөгүй ирсэн хөлт. Өнөөдрийн Америк нэгдсэн улсын хамгийн том хувийн орлогын татвар төлөгч болсон. За эсвэл юу гэдэг Elon Musk хэдэн найз охинтой байсан ч гэдэг юм уу, Elon Musk ямар хичээлдээ сайн байсан гэдэг тэр сэдвийн намтрын тухай би бол нэг яриад яах вэ? Би яг ямар сэдвээр тулгуурж ярих юм бэ гэвэл зөвхөн Elon Musk гэлтгүү Elon Musk-ийн түвшинд хүрэхүүц өндөрлөгт байгаа тэр бүх компани захирлууд ч гэдэм үү, амжилттай яваа хүмүүсийн нэг common гэж ярьдаг хамгийн нийтлэг 3 философи байдیں۔ Ер нь миний бодлоо. Тэгэхээр яг тэр 3-ыг энэ номноос ер нь шилж аваад ярьчих гэж бодож байна. За ерөөсөө эхнийх нь болохоор бид нар том мөрөөдөлтэй байх хэрэгтэй байна. За хүн болгоо хэлдэг юм уу? Том мөрөөдөлтэй бай гэж. Яг том мөрөөдөл гэдэг нь яг юу юм гэдэг л хэвгүй тий. За Elon Musk-ийн тухайд гэвэл том мөрөөдөл гэдэг чинь ерөөсөө пуужин хий гэж ерөөсөө бодоагүй. За хүүхэд болгол бага насндаа бид нар сансрын нисгч болно, пуужин хөргөнж мөрөөддөг байх. Elon Musk-ийн мөрөөдөл бол ерөөсөө пуужин өргөхдөө биш. Хизээ нэгэн цагт энэ манай дэлхий чинь тодорхой хэмжээний настай. Хизээ нэгэн цагт устж үгүй болно гэдэгт бол би л итгэдэг. Тийм учраас тэр ирж байгаа эрсдлийг бид нар урьдчилан тооцоолоод тэгээд гаргалгаа гаргаж эхлэх хэрэгтэй тийм үү? Шинэ Elon Musk-ийн мөрөөдөл юм бол тэр өөр ангарах ч гэдэм үү, барах сойд ч гэдэм үү, тэр бүх гаригууд дээр амьдрал хаяа, тэг хүн төрлөختний тэрүүгээр сансар огтруугаар аялуулж амьдрья гэсэн юм мөрөөдөл байдаг. Тэр том мөрөөдөлд хүрэхийн тулд бид яг юу хийх ёстой вэ гэвэл нөгөө тэр пуужин өргөх ч гэдэм үү, тэр хөрөнгө босгох ч гэдэм үү, IPO хийх гэдэг юм уу, тэр бүх зүйлүүд нь бол ерөөсөө мөрөөдлийнх нь нэг хэсэг байдаг. Яг гол мөрөөдөл гэх юм бол тэр том мөрөөдөл нь бол ерөөсөө хүн төрлөختнийг харь гаригаар гэдэг ч юм уу сансар огтгоогоор амьдруулах, шинэ амьдрал хайх. Баггүй. Тэгэхээр ерөөсөө том мөрөөдөл гэдэг чинь бол ерөөсөө яг Elon Musk-ийн жишээ дээр яг ийм л юм болов гэж хараад байна. За бас дээрэс нь цахилгаан машин хий гэж ерөөсөө бодоагүй. Энэ бензинээр ажилладаг энэ машинууд чинь нэгт хүн төрлөختөнд хортой юм байна. Сөрөг нөлөөтэй юм байна. За хоёрдугаар байгаль орчинд бас сөрөг нөлөөтэй юм байна. За эдийн засгийн хувьд бас сөрөг нөлөөтэй. Энэ зарим улс орнууд импортлж байгаа тэр нефт газрын тосч бол бас тодорхой хэмжээний хязгаартай. Тийм учраас эрчим хүчтэй ч ээлтэй, хүн төрлөختөнд ч ээлтэй, эдийн засагт ч ээлтэй, байгаль орчинд ч ээлтэй юм бат бөх бас тодорхой хэмжээний лакшри. Тэгээд яг машинд яг автомашин гэж юу юм гэдэг талаас нь бүхий л төрлийг
одоо автомашин байх хэвээр бүх л төрлийн одоо чанаруудыг цогцлоосон ийм машиныг бүтээе л гэж одоо мөрөөдөлтэй байсан байдаг. Тэгэхээр ерөөсөө энэ хүн бол за би нэг машины брэндтэй болоо шиг тийм үү эсвэл одоо ийм цахилгаан машин хийгээд ерөөсөө энэ жижиг мөрөөдөлтэй байгаагүй. Ерөөсөө том мөрөөдөл нь болохоор бүхэл төрлийн одоо автомашины зах зээлийг өөрчлөё гэсэн юм том мөрөөдөлтэй байсан байдаг. За тэгээ одоо бусад төрлийн тэр Solar City ч гэдэм үү тэр Starlink гэдэг одоо бизнесүүд нэг яриад явах том хоёр л компани ярьчих. За энэ бол ерөөсөө эхнийх нь том мөрөөдөлтэй баг. За хоёр дахь философи нөх юм бол ерөөсөө яагаад гэдэг асуулт юм байна л да. Одоо яагаад бид нар одоо ингэж амьдрах хэрэгтэй юм? Эсвэл одоо бид нар яагаад ингэж онц сурах хэрэгтэй юм? Эсвэл одоо бид нар яагаад заавал одоо их сургууль сураад ч гэдэм үү бас туршлага урамжлуулах хэрэгтэй юм гэж ярих хэрэгтэй баг. За Elon Musk-ийн тухайд гэх юм бол одоо хэлсэн байгаа юм л да. Би одоо намайг ахлах сургуульд байхад хүүхэд болгоно л да ингээл бүх хичээл дээр авах гэж одоо улаардаг байсан. Би тэгэж одоо надад хэрэггүй ч гэдэм үү одоо миний одоо зорилгоч тийм нийцэхгүй тийм хичээл дээр авах гэж улаарахын оронд тэр цагаараа сайхан тийм програм бичээд ч гэдэм үү код бичээд ном уншаад ижвэл надад ч хэрэгтэй одоо миний ирээдүйд ч хэрэгтэй гэж ярьсан байгаа. Тэгэхээр ерөөсөө альва зүйлд яагаад гэдэг асуулт юм айгу чухал юм байна лээ. Энийг хүн болгон одоо технологийн компани захирлууд ер нь тэгдэг. Ер нь яагаад гэдэг асуулт бол ер нь инновацийн эхлэл шүү гэж ер нь ярьдээ. Тэгэхээр бид нар зорилгоо айгу тодорхой тавих хэрэгтэй болов гэж одоо номноос харж байгаа. Тэгэхээр энэ бол эхний хоёр философи бол тоохондоо айгу уялдаатай, айгу холбоотой гэж ойлгож болох юм. За гурав дахь гол философи юм бол ерөөсөө хөдөлмөр. За хүн болгоно бас хэлдэг юм уу? Одоо амжилтын гол түр хөдөлмөр гэдэг. Одоо хөдөлмөр гэдэг нь яг юу юм? Хөдөлмөр гэдэг нь одоо хоолж идэхгүй, нойргүй одоо ухаан мэдрэлгүй компьютер дээр суух юм уу? Эсвэл одоо юу гэдэг юм? Өдөрт 10 хэдэн цаг код хийх тийм үү? Тэрийг одоо хөдөлмөр гэх юм уу? Тэ? За Elon Musk-ийн тухайд одоо хөдөлмөр гэдэг нь юу байсан бэ гэхээр за одоо л яг энэ SpaceX, Tesla гэдэг энэ компаниуд нь системэл ажилладаг байгаа болохоос мань хүн чинь анх үүсгэн байгуулж явахдаа за анх эхэлж явахдаа ерөөсө бүхнийг өөрөө хийж байгаа шүү дээ. Тэгэхээр мань хүнд бол 100-аас дээш 7 хоногт 100-аас дээш цаг ажиллах бол юу ч биш байсан гэж байна. За тэгээд одоо юу гэдэг Elon Musk-ийн одоо энэ ном дээр 2012 оных нь хаа одоо 7 хоногийнх нь хуваар гэж гарч байгаа. За нэгд өдөр одоо Tesla-гийнхаа үйлдвэр дээр очино. Хоёр дахь өдөр одоо юу гэдэг SpaceX-ийн үйлдвэр дээр очино. Гурав дахь өдөр нь одоо Solar City-ийн үйлдвэр дээр очино. Дөрөв дахь өдөр нь одоо нэг тодорхой хэмжээний ярилцлаганд орно гэдэг юм уу. Бусад одоо бизнесүүд дээр очино. 5 дахь өдөр буцаад Tesla дээр очино. Хагас өдөр SpaceX дээр очино гэдэг юм уу. Яг ингээд 7 хоног болгон тэ өдөр болгон ингээд нэг газараас нөгөө газар руу нэг бизнес дээр очиж, үйлдвэр дээр очиж шалгаал, хянаал, дахиад нисэл нөгөө үйлдвэр дээр очиж хянаал. Ерөөсө тэрийг л одоо хөдөлмөр юм болоо гэж хараад байгаа миний хувьд бол ерөөсө. Тэгэхээр ерөөсөө энэ гурван философи за том мөрөөдөлтэй байх нь байна. Одоо яагаад гэдэг асуулт хамгийн чухал байх нь байна те. Зорилго дотор болоход за гурав дахь нь болохоор ерөөсөө хөдөлмөр гэдэг юм гурван философийг одоо хамгийн чухал юм болоо гэж номноос авах хамгийн чухал гол гурван зүйл юм болоо гэж хараад байна. За одоо номны давуу тал болон сул тал гэж харах хэрэгтэй баг. За давуу талын хувьд гэх юм бол бас өмнө хэлсэн. За зохиолч бол маш их баримтан дээр тулгуурлаж, маш их ярилцлагатай тулгуурлаж одоо бичигдсэн ном. За тэгээд бизнес, инновац, entrepreneurship гэдэг энэ зүйлүүдийг цогцлоосон. За тэгээд өөр одоо бусад гэх юм бол маш их урам зориг өгөхөр ном гэж ойлгож болно. Одоо энэ чинь Elon Musk гэхээр л хүн болгоны би Elon Musk болох юмсан гэж мөрөөдөө хөвгдөд байгаа. За тэр хөвгдөд ер нь бол урам зориг болохоор ном. За сул талын хувьд гэх юм бол харин эсрэгээрээ за пуужин гэхэд л одоо яг пуужинд яг юу хэрэгтэй те сэлбэг мэлбэг те тэр технологи нь юу юм гэдгийг тайлбарлаж байгаа. За одоо үйлдвэр гэхээр л одоо үйлдвэрт яг юу хэрэгтэй юм. За цахилгаан машиныг бас тайлбарлаж байгаа. За одоо нарны эрчим хүчийг тайлбарлаж байгаа. Санхүүгийн одоо боломж болцоог нас тайлбарлаж байгаа. Тэр нь бол аюул олон төрлийн аюул олон салбарын мэдлэгийг цогцлоосон ном болохоор ер нь аюул яг юм том мөрөөдөлтэй гэдэг ч юм уу эсвэл яг юм сонирхож уншихгүй бол ер нь аюул хэцүү. Ер нь яг ингээд за энэ номыг уншдаг ч юм уу гэж бодож байгаа хүмүүс бол ер нь хэрэггүй гэж одоо зөвлөмөр юм. Ягаад гэвэл энэ номыг уншаад одоо энэ дээрээс нь 350 дууцтай. Тэгээд яг ийм технологи
бүхэл төрлийн мэдлэгийг одоо бүгдийг нийлүүлж хийсэн ном болохоор айгүй одоо заримдаа төвөгтэй санагдаж болохоор гэж ойлгож байна. За тэгэхээр ерөөс давуу тал болон сул талын хувьд ерөөсөө юм. За тэгээ ер нь энийг одоо entrepreneur хийж одоо эхэлж байгаа залуусчууд, за тэгээд бизнесмэнүүд, инженерүүд, за ингээд бас том мөрөөдөлтэй залуучууд ер нь уншвал зүгээр гэж хэлэхээр ном байлаа. За тэгээ эцэст нь ер нь дүгнээд хэлэхэд одоо яг Elon Musk гэж тэгэнгүүт чинь Elon Musk-ийн тэр одоо амжилтанд хүрснийг бол хүн болго мэдж байгаа. Тэр өндөрлөгт хүрсэн хүн болго мэдж байгаа. Тэнд хүрэхэд ямар 3 зүйл ч гэдэг юм уу 3 философи нөлөөсөн бэхээр нөгөө сайн миний ярьсан том мөрөөдөлтэй байх. За тэгээд яагаад би энийг хийх ёстой юм гэдгээ яагаад би амьдрах ёстой юм гэдгийг ч тодорхойлох. За тэгээд 3 дахь нь ерөөсөө тэр бүх мөрөөдлөө тодорхойлцсон би яагаад энийг хийж байгаа гэдгээ тодорхойлцсон бол тэгээд тэр зүйлдээ ерөөсөө асар их хөдөлмөрийг л шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй юм шиг байна. За тэгээд энэ 3 философи за тэгээд Elon Musk-аас сурж болох бүхэл одоо давуу тал зан чанаруудыг сурж болохоор ном байна. За тэгээд энэ удаагийн номны book review 17 дугаараараа Ashley Vance зохиолчийн Tesla, SpaceX ба гайхамшигт ирээдүйг бүтээх нэг Elon Musk-ийн намтрын номыг онцлоо. За тэгээд ер нь одоо би ч гэсэн Elon Musk шиг болъё гэж боддог. Тэгээ үргэлж одоо Elon Musk шиг болъё гэж мөрөөдөх байх тий. За тэгээд эх удаагийн номны book review дугаараа уулзцгаая.